Та бүгдийнхээ нүглөөний амгалан гэрээ. Би өмнө хэлсэн учраас үгүй товчхон. Тэгэхээр энэ дээр нэг төслүүд дээр хоорондоо маргалцсан нэг юм ажиглагдаад байгаа юм. Би зүгээр одоо энэ төслүүдийн хувьд хэрэгцээ байна уу гэвэл байна гэж харж байна. Ялангуяа сэлб төвийн асуудал бол Батүлээс эхлээд барилгын сай дээр үе үеийн ажиллаж байсан улсуудын хүрээнд одоо хэрэгжүүлж ирсэн юм төслөө. Би одоо бас зургийг гаргаад ингэж явсан хөөн. Энэ барилгын сэлб төвийн зургийг гаргахаас гадна би сэлбийн эргээр 2 урсгалтай 4 игнэ замын зургийг бас хийж өгсөө. Тэгэхээр энэ хэрэгцээ шаардлага бий гэвэл би одоо улс орныхоо эрх ашигыг бодоод хэлж байгаа шүү. Энэ бол зөвхөн бизнес хоорондын өрсөлдөөн тэмцлийн асуудал биш. Гагцгүй энд юу вэ гэвэл төсвийн асуудал байна. Тэр төсвүүдийг нягтлах хэрэгтэй. Тэр туулын замынч тэр одоо энэ сэлбийнч тэр төсвийн ярих ёстой болохоос биш энэ төслийг одоо нураах асуудал биш байхаа гэж би ингэж бодоод байна. Тэгээ та нар энэ одоо Чингэлтэй рүү явсан энэ ганц замаар яваад энэ төгжрөл арилах уу? Одоо хэдэн жилийн дараа ингэн энэ бүгдийг нураасны дараа төгжрөл нөгөө одоо бүр болохоо болоод ирэхээр нөгөө нураасан улсуудаа харааж эхэлнэ. Тэгээ ингээд энэ юмнуудаа их бодоод ажлын хэсэг гаргаж юм ер нь бол аудитор шалгуулах ёстой юм шүү дээ. Их хурлд ч аудит гээд байгуулга байна шүү дээ. Тэр аудитороо шалгуул энэ төслүүд рүү оруулаад тэр цагдаагаа эхэлж өгдөг юм биш ээ. Юу гэж их хурлд одоо аудитын байгуулга хариалагдъя. Инээгээ хий. Энэ учир зүггүй энэ нэг хоорондоо тэмцсэн тэмцэл бизнес хоорондын зөрчилдөөнөө битгий төрийн бодлого руу оруулж ирээдээ. Хийх ёстой юм хийх ёстой. Одоо би шахам түвшний үйлдвэр бариад утааг нь бууруулад өгсөн. Одоо гэтэл нөгөө шахам түвшний үйлдвэрээ нураагаад одоо яасан? Хятадаас оруулж ирж байгаа шүү дээ. Гэхдээ ингэж байх юм бол энэ Монгол орн чинь яаж хөгжих, яаж үндэсний үйлдвэртэй болох юм? Яаж энэ шийдэх асуудлуудаа шийдэх юм? Энэ улс төрч чинь бүх юмыг зогсоож гацааж шүү дээ. Тэгээ би эцэст нь дахиад хэлье. Өр зээлийн асуудлаа бол хянах ёстой, өрийн бүртгэл бол байх ёстой. Энэ дээр бол болгоомжтой хандах ёстой. Харин төслүүдийн хувьд тэр эргэлзээгээ тайлахын тулд үндэсний аудитыг оруулаад тэгээ энэ төсөв бүртгүүдийн шалгуулад нягтлаад ингээд шийдээ. Та нар ч улс төрийн одоо өндөр түвшний төрийн бодлого тодорхойлогч улсууд шүү дээ. Тийм учраас судалгаатай дүгнэлттэй ийм юмудаа хийж байгаа дараа нь шийдвэрээ гаргадаг байх ийм нэг хэлбэр рүүгээ орох хэрэгтэй. Тийм учраас энэ төслийн асуудал дээр жоохон нухацтай хандаа нөхдөө. Тэгэхгүй бол би ер нь энэ Монгол орн цаашдаа яаж хөгжих юм гэдэг дээр эргэлзэж эхэлж байна. Ийм байдлаар явах юм бол тэр шуналтад байдаг бол тэр шунлын тэр аудитороо шалгаад гаргаж ир. Шунлаар бас ажил зогсож болохгүй. Нөгөө талаар улс төрийн хоорондын тэмцлээс болж бас ажил зогсож болохгүй гэдгийг бас хэлээ. Тэгээ өрийн удирдлагын асуудал дээр анхаарад тэр өрийн бүртгэлээс гадуур явна гэдэг бол хэцүү зүйл шүү. 14 онд нэг ийм зүйл болсон. Тэгээ арчил нам унсан. Одоо бас бид нар ингэж байх юм бол бас л хариу аавна шүү дээ биднээс.